За тэгэхээр хамгийн их хичээл дээрээ бөөнөрөө яг Нихонго Норико-шикен Иваба Японы түвшин тогтоох шалгалт. За тэгэхээр Японы түвшин тогтоох шалгалт гэж яг юу юм бэ? Үүний талаар хэдл анхан шний ойлголтыг хэдл авах гэдэг зэ л та. Монголд Японы түвшин тогтоох шалгалтыг хүмүүс маш олон янзаар өгдөг. Жишээлбэл Японд ажиллах, сурах, амьдрах, дээрээс нь ямар нэг их сургуульд орох ч юм уу те иймэрхүү байдлаар ажиллахад Японы түвшин тогтоох шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай байдаг. Японы түвшин тогтоох шалгалт буюу Нихонго Норико-шикен нь дотроо 5 үе шаттай хэсэгт үрдэг. Хамгийн хөнгөн нь N5, хамгийн хэцүү нь N1. Тэгэхээр N5-аас N1 хүртэл явдаг гэсэн үг. N5, N4 нь болохоор яг өдөр тутмын ангийн хэмжээнд, техникийн хэмжээнд хэрэглэгдэж болохоор яг анхан шатны ер нь бол мэдлэгүүд энэ дотроо багцгаа гэсэн. Харин N1 болон 2 нь Японд их сургууль сурах, цаашлаад ажилд ороход шаардлагатай дээд түвшний Япон гэсэн илүү хүндэтгэлтэй, илүү улс төр, бизнес, эдийн засагч гэдэг юм уу те илүү нарийн сэдвүүдийн хүрээнд та өдөр тутмын ингээ хичээлүүдийг үзэх боломжтой. Дээрээс нь өөрийгөө илэрхийлж чадхаар хэмжээнд таны Японы түвшин байна гэсэн. Харин тэр дундаа N3 нь энэ хоёрын завсарт гэсэн. Томьёо Абыг татаад гадаадад суралцсан. Япон хэлний одоо энэ хүү төвшин маань N1-ээс N5 хүртэл бүгд ижлэгэн 180 оноотой, нийтдээ 180 оноотой гэсэн. Тэгэхээр тус бүрдээ тэнцэх оноо нь янз янз байдаг. Жишээ нь N5 та дор хаяж 80 оноо авч иж тэнцэнэ гэж яхад N1-д дор хаяж 100 оноо авч иж тэнцдэг. Тэгэхээр 80, 90, 95, 90, 100 гэх мэтчлэн тэнцэх оноо нь янз янз байдаг гэсэн. Ихэвчлэн урьдлага 60 оноо, сонсгол 60 оноо, мөн хэлний мэдлэг буюу үгсэн сан дүрм ханц эдгээр бүгд нийлээд 60 оноо гэсэн байдлаар ерөнхийдөө бол дүгндэг. Монголд Японы түвшин тогтоох шалгалтыг 12 сард болон 7 сард авдаг байгаа. Тэгэхээр Японы түвшин тогтоох шалгалт нь ийм шалгалт байдаг байх нэ. Томьёо Абыг татаад гадаадад суралцсан.